Сайн мэцхан хүүхдүүдээ өнөөдрийн бидний үзэх сэдэв бол эсийн бүтцийг багшин тайлбарлахдаа амьтны эсийн бүтэц болон ургамлын эсийн бүтцийг харьцуулан тайлбарлах болно. Хамгийн эхлээд эсийн гадна талаар оршдог уян хатан бүрхүүлэх эсийн мембраны талаар товч судалцгаая. Плазма мембраны талаар маш олон зүйлийг ярьж болох ч гэсэндээ багш нь өнөөдрийн хичээлээр товчхон танилцуулъя. Плазма мембраны талаарх судалгааны ажлыг 1935 онд Даусен Даниэл нар эхлүүлсэн байдаг бөгөөд тэд плазма мембраныг уургийн давхраа, түүний дор орших өөх цэсний давхраа, түүний дор орших уургийн давхраа гэсэн 3 давхраатай гэж тодорхойлсон байдаг байх нэ. Харин үүнийг 1972 онд Сингер Николсон нар шинжилсэн бөгөөд үүнийг шингэн мозаикийн загвар гэж нэрлэжээ. Багшийн шингэн мозаикийн загварыг ашиглан плазма мембраны бүтцийг танилцуулъя. Плазма мембран нь 2 давхар өөх тосны молекулаас тогтдог бөгөөд шигтгсэн буюу сөлөвсөн байдлаар оршдог уургийн молекулаас тогтдог байх нэ. Мембран бүтцийн өөх тосны молекулыг яагаад фосфолипид гэж нэрлэдэг вэ гэвэл өөх тосны молекул нь толгой хэсэг сүүл хэсгээс тогтдог бөгөөд толгой хэсгийн найрлаганд нь фосфатын бүлэг агуулгаддаг байх нэ. Сүүл хэсгийн нэг нь хансан тосны хүчлээс нөгөөгийн чинь ханаагүй тосны хүчлээс тогтдог байх нэ. Өөх тос нь гидрофил буюу усан дуртай хэсгийг гадагш харуулan гидрофоб буюу усан дургүй хэсгийг дотогш харуулсан байдлаар оршдог. Хэрв тухайн уургийн молекул өөх тосны 2 давхраг хоёуланг нь нэвт сөлөвсөн байвал тухайн уургийг интеграл уург гэж нэрлэх бөгөөд интеграл уург нь маш олон төрлийн хэлбэрүүдээс тогтдог. Түүний зарим нь сувган уураг буюу мембран бүрхүүлийн нөхс өвийг үүсгэдэг байх нэ. Хэрв тухайн уураг мембран бүрхүүлийн өөх тосны давхрааны аль нэг хэсгийг нэвт сүлбсэн байвал түүнийг хагас интеграл уураг гэж нэрлэдэг бол алийг нь сүлбээгөө захад байрласан уургийг захын уураг гэж нэрлэдэг. Хэрвээ мембран бүрхүүлийн уурган дээр нүрс цусж холбогдсон байвал гликопротеинийг үүсгэх бөгөөд гликопротеин нь тухайн эсийг таних бүтцийг бүрдүүлнэ гэсэн. Хэрвээ бид коронавирусээр жишээ авбал коронавирус хэрхний яаж шимэгчлэх хэсэг таних байна вэ гэвэл амьсгалын замын эсүүдийн гликопротеинийг коронавирус үр мөцөөр таньдаг бөгөөд тухайн гликопротеинийг таньснараа шимэгчлэх жиштэй нэвтэрдэг гэсэн үг ээ. Хэрв өөх тосны молекул дээр нүрс цус ирж холбогдсон байвал тухайн бүтцийг гликолипид гэж нэрлэнэ. Плазма мембран дараах бүтцтэй байдаг бөгөөд ойролцоогоор 7-10 нанометрийн зузаантай байдаг байх нэ. Плазма мембран нь эсийг гадаад орчноос тусгаарлах, мөн түүнтэй харилцан үйлчлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Бидний харж байгаачлан эсийн нөхс өвийг бүрдүүлж байгаа энэхүү сувган уург нь өөрийн гэсэн хэмжээтэй. Энэ нь эсийн хагас нэвтрүүлэх буюу сонгон нэвтрүүлэх шин чанарыг бүрдүүлдэг гэсэн үг. Эсийн мембраны нөхс өв тодорхой загт оршдог учраас энэгээр зарим бодис орж багтана, зарим бодис орж багтахгүй. Өөрөөр хэлэх юм бол өндөр молекул нэгдлийг нэвтрүүлж чадахгүй, харин бага молекул нэгдлийг нэвтрүүлж чадна гэсэн үг. Амин хүчлийг оруулна, уургийг оруулахгүй гэсэн. За тэгвэл ийхүү эсэд бодис нэвтрэх процессыг бид эндоцитоз гэж нэрлэдэг бол эсэс бодис гадагшлах үзэгдлийг бид экзоцитоз гэж нэрлэдэг. Эндо гэдэг нь дотоод, экзо гэдэг нь гадаад гэсэн утгатай. Эндоцитоз дотроо пиноцитоз, пагоцитоз гэсэн хоёр зам байх бөгөөд пиноцитоз нь шингэн бодис нэвтрэх үйл ажиллагааг нэрлэх бөгөөд уух гэсэн утгатай үг байдаг бол пагоцитоз гэдэг нь хатуу бодис нэвтрэх буюу залхих гэсэн утгатай үгээр илэрхийлэгдэх байх нэ. За ийхүү эсийн плазма мембраны тусламжтайгаар эсийн бодисын солилцоо явагдах бөгөөд мөн дээрээс нь эсийн плазма мембран гадны цэцэрлэгийг хүлээн авч эсийн дотогш нэвтрүүлдэг байх нэ. Эсийн хэлбэрийг тодорхойлно, доторх эзэлхүүнийг тодорхойлох эсийн плазма мембран нь маш хурдан нөхөн түлжих чадвартай байдаг байх нэ. За ингээд бүгдээрээ плазма мембраны талаар тодорхой ойлголттой болсон учраас дараагийн чухал бүтэц болох эсийн дотор орших шингэн буюу сивний талаар судалцгаая. Эсийн дотор орших хагас шингэн энэхүү нэгдлийг бид цитоплазм буюу сивн гэж нэрлэдэг. Сивн нь өнгөгүй томголог хагас шингэн буюу зуурамтгай бүтгэн нэгдэл байдаг байх нэ. Мэдээж үгийн дотор эсийн эргэтэнцрүүд оршино, мөн эсийн оршихуун буюу шин бодисууд агуулгаддаг. За цитоплазмын хувьд дараах хэлбэрүүдтэй байдаг. Үүнээс гадна цитоплазм нь тодорхой чигт урсах бөгөөд үүгээрээ эргэтэнцрүүдийн хоорондох холбоо хамаарлыг бий болгохоос гадна эсийн дотор явж байгаа бүх химийн урвалын орчин нь эсийн сивэн болгоороо онцлог байдаг юм а. За ингээд бүгдээрээ дараагийн гол эргэтэнцэр болох бөөмийн талаар дэлгэрүүлсэн судалцгаая. Бөөм нь бүрийнхээ 100 хэлбэртэй эсийн дотор орших хамгийн том эргэтэнцэр бөгөөд ойролцоогоор 10 микрометр хэмжээтэй гэж үздэг. Амьтны эсийн хувьд бөөм нь эсийн төв хэсэгт байрладаг. Мөн пластид митохондритой адилхан 2 давхар мембран бүрхүүлтэй байдаг. 2 давхар мембран бүрхүүлийн хооронд перинуклеарын хөндийг 20-60 нанометрийн зайтай хөндөй оршдог. Бөөмийн нөхс өвийн диаметр нь 80-90 нанометр байдаг бөгөөд энэ нь мембраны нөхс өвөөс даруй 10 дахин том гэсэн.
Яагаад гэвэл бөөмийн дотор бидний мэдэх хроматин буюу удамшлын материал оршиж байгаа. Хроматиныг сайтар задлаад үзэх юм бол дотор нь ДНХ болон киста ургаас тогтдог. Тийм учраас хроматиныг нуклеопротеид гэж нэрлэдэг. ДНХ-гийн хувцаслагаас уургийн нийлэгчлийн үед мэдээллийн эрхийг нийлэгжин бөөмийн нөхцөөр гардаг. Тэрс нь бөөмөн дотор орших энэ хүү бөөмхөн гэх нягт нийтлэн рибонуклеин хүчил буюу РНХ болон тусгай уургадаас тогтдог. Үүнээс рибосомын РНХ болон уурга бүхий найрлагатай рибосом бөөмхнөөс үүс бөөмийн нөхцөөр гарч цитоплазмд очдог. Тэгээд мэдээллийн РНХ гэдэг молекул рибосом гэдэг эрхтэнцэр бөөмийн нөхцөөр цитоплазмд очдог учраас ийхүү том диаметртай болсон байдаг байна. Хөө бөөмхн нь ойролцоогоор 1-10 микрометр хэмжээтэй байдаг бөгөөд нэгсэн дотор нэг болон түүнээс дээш тооны бөөмхөн байж болтгоо. Бөөмийн дотор мэдээж удамшлын мэдээлэл агуулдаг. Тийм учраас бөөм эсийн дотор болж байгаа бүх үйл ажиллагааг зохицуулдаг, хяндаг байна. Дараагийн эрхтэнцэр болох бөөмийн доор орших эндоплазмын торын талаар дэлгэрүүлэн судалцгаая. Эндоплазмын тор нь бөөмийн яг харалтаа доор орших бөгөөд эндоплазмын торыг бөөмийн бүрхүүлээс үүсдэг гэж үздэг. Сайдраа ажиглавал эндоплазмын тор нь бардгар эндоплазмын тор, гүлгэр эндоплазмын тор гэсэн хоёр хэсгээс тогтно. Бардгар эндоплазмын тор нь бөөмийн нөхцөв буюу бөөмийн мембран бүрхүүлийн яг доор харалтаа орших бөгөөд бөөмийн нөхцөөр гадагшилсан зарим рибосомууд эндоплазмын тор дээр сууснаар бардгар эндоплазмын торыг үүсгэдэг байна. Мэдээж бардгар эндоплазмын торын гадаргууд рибосомод байрлаж байгаа учраас энэ нь уураг нийлэгжүүлэх үүрэгтэй байдаг бол гүлгэр эндоплазмын тор нь уугтос болон нүрс усыг нийлэгжүүлэх үүрэгтэй байдаг байна. Харин одоо бүгдээрээ Golgi аппаратын талаар судалцгаая. Golgi аппарат нь 5-10 микрометрийн хэмжээтэй олон давхарласан ууданцар хэлбэртэй бүтцтэй байх бөгөөд бөөмийн ойролцоо байрладаг. Golgi аппарат нь шин бодисыг ангилан зөөвөрлөх үүрэгтэй байдаг бөгөөд мөн дээрэс нь шүүрлийн мөхөлгүүдийг ялгаруулахаас гадна лизосомыг үүсгэх үүрэгтэй байдаг. За ингээд бүгдээрээ Golgi аппаратын талаар мэддэг болсон болохоор дараагийн эрхтэнцэр болох митохондрийн талаар судалцгаая. Митохондрийн мөн бөөмтэй адил хоёр давхар мембран бүрхүүлтэй байх бөгөөд гадаад мембран бүрхүүл нь гүйлгэр байдаг бол дотоод мембран бүрхүүл нь хуниас нухчаастай бүтцээс тогтдог ба үүнийг нь бид крест гэж нэрлэдэг ахнэ. Өөр нэгэн онцлог зүйл нь юу вэ гэвэл митохондри дотор тусгаар орших ДНХ-гийн молекул байдаг бөгөөд мөн рибосом агуулгаддаг байх нэ. Митохондрийг бид энергийн станц, энерги үйлдвэрлэгч эрхтэнцэр гэдгээр нь мэддэг. Яагаад гэвэл митохондрийн дотор эсийн амьсгал явагддаг буюу мономер нэгдлүүдийн эцсийн задрал явагддаг гэсэн. Тэгэхээр хамгийн энерги үүсгдэг химийн урвалууд буюу эсийн амьсгал митохондрийн дотор явагддаг учраас митохондрийн энерги үүсгдэг эрхтэнцэр ахнэ. Ойролцоогоор 0.5 микрометр өргөнтэй 7-10 микрометр урттай байдаг. Тухайн эс ямар эс вэ гэдгээс шалтгаалаад митохондрийн доо харилцаа адилгүй байдаг ч гэсэн ойролцоогоор 1000 орчим тоотой байдаг гэж үздэг. За дараагийн үзэх эрхтэнцэр бол лизосом. Мэдээж эсийн дотор нийлэгдэх урвалыг эндоплазмын дор явуулсан бол бидэнд энерги хэрэгтэй болох үед өндөр молекулт нэгдлийг жишээлбэл уургийг амин хүчил болгох, нүүрс усыг глюкоз болгох зэрэг задрах урвалуудыг явуулах бүтэц хэрэгтэй. Энэ бол лизосом юм. Лизосом нь лизио буюу уусгах, сомо буюу биеих сутгатай 0.2-оос 0.5 микрометр хэмжээтэй мөхлөг хэлбэрийн эрхтэнцэр байгаа. Лизосом нь зөвхөн шин бодисыг уусгахаас гадна гаднаас орж ирсэн гадны бие, мөн дээрээс нь гэмтэж бэрцсэн, хөгшөрсөн эрхтэнцрүүдийг задалдаг бөгөөд өөрийн дотор ойролцоогоор 40 гаруй энзимүүдийг агуулдаг. Лизосом нь Golgi аппаратаас үүсэхдээ анхдагч лизосом хэлбэртэй байгаад пагостоз, пеностоз буюу залгиж уух замаар гадны биеийг өөрийнх нь дотор оруулсан хоёр дахь лизосом болтгоо. Ерөнхийд нь дүгнэлт хэлбэл лизосом нь эсийн доторх илүүдэл, бодис болон хэрэггүй нэгдлүүдийг задлах замаар эсийн бодисын солилцоонд оролцдог эрхтэнцэр байх нэ. За ингээд бүгдээрээ дараагийн эрхтэнцрээр рибосомыг судалцгаая. Рибосом нь эсийн хамгийн бага эрхтэнцэр бөгөөд жижиг хэсэг, том хэсэг гэсэн хоёр хэсгээс тогтдог. Прокариот буюу бактериудын рибосом 70S хэмжээтэй байдаг бөгөөд жижиг хэсэг нь 30S, том хэсэг нь 50S, харин эукариотуудын хувьд жижиг хэсэг нь 40S, том хэсэг нь 60S гэсэн хэсгээс тогтдог байна. За рибосом нь цитоплазм дотор хэд хэдэн янзаар байрлаж болох бөгөөд цитоплазм ганцаар буюу тусгаар байдлаар оршиж байгаа рибосомуудыг чөлөөт рибосом гэж нэрлэдэг бол олон рибосомууд хоорондоо нийслэнээр үүсгэсэн рибосом хэлбэрийг полирибосом гэж нэрлэдэг. Мөн дээрэс нь рибосом нь эндоплазмын торын гадаргууд байрлахаас гадна энэ бүх төрлийн рибосомууд уураг нийлэгжүүлэх үүрэгтэй байдаг. За ингээд бүгдээрээ эсийн тулгуурын талаар үздэгэ. Бидний өмнө нэг асуулт тулгарна. Эсийн доторх орчин бол шингэн орчин. Тэр хэдий өвтгөн байлаа ч гэсэн түүний дотор оршиж байгаа эрхтэнцрүүд ямарваа нэгэн байдлаар эсийн ёроол тунах ёстой. Гэтэл эсийн ёроол тунахгүй байгаа
дараах бүтцтэй холбоотой байдаг байна. За эсийн дотор завсрын филамент, бичил савханцар, микрофиламент гэх 3 төрлийн эсийн арга яс эсийн тулгуур байдаг. Завсрын филамент нь ойролцоогоор 8-аас 10 нанометр голчтой хэдийн янзын уургаас тогтдог хатуу батбог тогтцтой бөгөөд энэ нь эсийн тулгуур бол эсийн хэлбэрийг тогтоож өгдөг. Эргэтэнцрүүдийг эсийн дотоод орчин тодорхой орон зайд бэхэлж өгдөг байна. Бичил савханцар нь түүнээс харьцангуй том хэмжээтэй 24 нанометр голчтой, шулуун салаалаагүй бортгоо хэлбэртэй тубуулын гих уургаас тогтдог. Эсийн төв буюу центрол эсийн хөдөлгөөний эргэтэнцэр болох шилбүр цормоосны найрлаганд ордог. Мөн дээрэс нь эргэтэнцрүүд цитоплазмын дотор тодорхой орон зайд хөдлөлтөнд чиглүүлэгч болох үүрэгтэй байна. Харин микрофиламент нь хамгийн бага хэмжээтэй бөгөөд 5-7 нанометр голчтой актив уургаас тогтдог. Булчингийн эсийн агчилт сулралтыг зохицуулдаг. Дээрэс нь эсийн тулгуур, эсийн хэлбэрийг тогтоох, эсийн хөдөлгөөнд оролцох гэх мэт өөрийг гүйцэтгэдэг байна. За ингээд бүгдээрээ амьтны эсийн нэмэлт бүтэц болох шилбүр цормоосны талаар судалцгаая. Шилбүр цормоосын хувьд хоёулаа ажил хөдөлгөөний үүрэгтэй байдаг боловч хөдөлгөөний чиглэлийн хувьд болон бүтцийн хувьд бага зэрэг ялгаатай байдаг байна. Сормоос нь эсийн гадуур өвч бүрхэж байрладаг. Богино хэмжээтэй олон тоотой байдаг бол шилбүр нь эсийн айл нэг чиглэлээс гарсан цөөн тоотой урт хэмжээтэй байдаг. За ингээд бүгдээрээ амьтны эсийн талаар мэддэг болсон учраас одоо ургамлын эсийн бүтцийг судалцгаая. Ургамлын эсийн бүтц дээр амьтны эсээс ялгаатай хид хідэн эргэтэнцрүүд байдаг бөгөөд тэдгээрээ бүгдээрээ илүү дэлгэрүүлэн судалцгаая. Плазмодисма гэдэг нь хөрш ургамлын эсүүдийн хананд харалтаа оршдог нүс үгийг бид плазмодисма гэж нэрлэдэг. Хамгийн эхлээд ургамлын эсийн хувьд хамгийн гадна талаар орших хатуу бүтэц буюу эсийн ханны талаар судалцгаая. Эсийн хан нь дараах бүтэцтэй байдаг бөгөөд мембран бүрхүүлийн гадна оршдог хатуу нэгдэл юм. Прокариот буюу бактериудын хувьд эсийн хан нь полисахарид амин хүчлээс гадна гихжүүлэгч мурен гэх нэгдлийг агуулдаг бол эукариот буюу ургамал мөөгийн эсийн хан нь полисахаридаас гадна ургамлын хувьд эслэг буюу целлюлез мөөгөнд хитинийг агуулсан хатуу бүтэц байдаг хнэ. Мэдээж эсийн хэлбэрийг тодорхойлохоос гадна гадаад орчноос хамгаалах үүргийг эсийн хан гүйцэтгэнэ. Дараагийн бидний үзэх судлах зүйл бол ургамлын ногоон өнгийг бүрэлдүүлдэг. Мөн дээрэс нь хооллолтыг нь хариуцдаг пластидын дотроо хоромопластид, лейкопластид, хлоропластид гэсэн хид хидийн янзаас тогтно. Хоромо гэдэг нь өнгөт, лейко гэдэг нь өнгөгүй, холоро гэдэг нь ногоон гэсэн утгатай. Багш нь та бүхэнд хлоропластидын бүтцийг дараах зурагт харуулсан байна. Хлоропластид нь митохондри болон бөмбөтэй адил мөн л давхар мембран бүрхүүлээс тогтох бөгөөд түүний дотор зоос хэлбэрийн телокоид орших бөгөөд олон давхарлсан телокоидыг бид гран гэж нэрлэдэг. Жишээлбэл энэ бүтцийг бид гран гэж нэрлэх. Грануудыг хооронд нь холбож байгаа бүтцийг бид ламел гэж нэрлэдэг бол хлоропласт доторх орчныг нь стром гэж нэрлэдэг. Хлоропласт нь фотосинтез явуулах үүрэгтэй хлорофилийн молекулыг өөртөө агуулдаг. Хлоропласт ойролцоогоор 4-6 микрометр хэмжээтэй байдаг. За пластидууд нь хоорондоо нэгээс нөгөөд шилжиж байдаг. Навч шаарлах үзэгдэл нь хлоропластид, хоромопластид хэлбэрт шилжиж байгаа үзэгдэл. Төмсний булцуу ногоорх үзэгдэл нь лейкопластидаас хлоропластид үүсэх процессыг илэрхийлдэг гэсэн. За ингээд бүгдээрээ дараагийн ургамлын эсийн дотор орших маш том эргэтэнцэр болох вакуолын талаар ерхийдэн судалгаая. Хоос буюу вакуол нь ургамлын эсэд маш том хэмжээтэй байдаг бол амьтны эсэд эсрэгээрээ маш жижиг хэмжээтэй байдаг бөгөөд зарим төрлийн амьтны эс вакуолтой байдаг. Ялангуяа игэл биетэн буюу нэг эснүүдэд вакуол агуулгадгийг бид мэднэ. За вакуолын хувьд хамгийн гол үүрэг нь эсийн доторх шин бодисыг нөөцлөх үүрэгтэй. Тэгэхээр хөгшин эс байх тусмаа тухайн эсийн вакуол том, харин залуу эс байх тусмаа тухайн эсийн вакуол жижиг байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол болсон жимс амттай, болоогүй жимс амт муутай байдаг нь юу гэсэн үг вэ гэхээр болсон жимс бол жимсний эсвэл тэр чигтээ вакуол буюу тэр чигтээ шин бодис байдаг бол болоогүй ургамлын эсийн хувьд вакуол нь жижигхэн бид цитоплазмыг нийлээд байгаа учраас муухай амттай санагддаг байна. Ургамлын эсийн вакуол харьцангуй том байдаг учраас бүүн болон бусад эргэтэнцрүүдийг хан руу шахдаг. Үүнийг нь осмос даралт гэж нэрлэдэг бол бүүн болон бусад эргэтэнцрүүдээс осмос даралтын эсрэг үзүүлж байгаа даралтыг нь туургрын даралт гэж хэлдэг байна. Үүнийг нь бид осмосын үзэгдлийн үед плазмолиз болон деплазмолизийн үзэгдлийг танилцуулахдаа илүү судлах болно. Мөн дээрэс нь ургамлын эсийн дотор мөн амьтны эсийн дотор пероксисом гэх бүтэц байх бөгөөд энэ нь H2O2 буюу ус төрөгчийн хэд эслийг задлах үүрэгтэй байдаг. За ингээд өнөөдрийн маань хичээл дуслаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Хичээлийг мань дуустал нь үзсэнд маш их баярлалаа.